Дөнгөж одоо нөгөө Америк хэдийн 8-ны хэллэсний төлөөлөгч нэг нь уулзж байгаа Лондон хотод тийм. Тэгээд энэ дээр ерөнхийдөө сайн мэдээлэлүүд гарах магадлал өндөртэй. Дональд Трамп хүмүүст ямар ирэх өгсөн бэ гэх юм бол янз бүрийн худалдааны хоргийг бүр хасах, уулгах, бүрэн ирэх төлөөлөгч нэртэй өгсөн. Зээл дээр юу болж байна, хвцаанууд юу болж байна. За, өнөөдрийн market update руу хэдүүлээ орцгоо. Tesla-гийн хвцаа өнгөрсөн 7 хоног навс онсон. Гэхдээ буцаага босч ирж байна. Өнөөдөр pre-market байдлаараа зах зээл нэгтгэхээс өмнө хашин хаана явж байгаа юм бэ гэх юм бол $314 дээр явж байгаа. За, ерөнхийдөө uptrend эхэлж байх шиг байна. RSI-г харах юм бол буцаага жоохон өсөх хандлагатай байх шиг байна. За тэгээд илүү ойрхон нэг цагийн чарт руу ороод ирэх юм бол maybe double bottom 2 яроолтой одоо буцаагаад өсөд эхэлж байгаа юм байна. Ерөнхийдөө technical damage нэлээх байгаа. Эндээ бас нэг gapтэй. Энэ хуучин gap-ыг ерөнхийдөө буцаагаад дүүргэцэн. Одоо ерөнхийдөө энд нэг хоосон vacuum зай харагдаж байгаа. Энийг нөхөх магадлал одоо буцаагаа гараад ирсэн. Тэгээд хэдүүлэнгийн Tesla-гийн хувьцаа буцаа 330, 340, 350, 360 руу явах боломжтой. За ойролцоо 2-3 хоногийн дараа Austin хотод Robotaxi event болно. Тэгээ Robotaxi event хөрөнгө оруулагч нар хөрөнгөний зах зээлс найрсаг сайн хүлээж авахын тулд Elon Musk-ыг бас мэдж байгаа, би ч гэсэн энийг мэдж байгаа, та ч гэсэн мэдж байгаа. Юу болох ёстой юм бэ гэх юм бол Elon Musk баг зэрэг ч гэсэн буцаагаад Donald Trump-тай сайжрах ёстой, сайндах ёстой. Тэгээ бараг цөмийн зэвсгийн хоорондоо шийдсэн. Одоо ашгүйтэй буцаагаад намдж эхэлж байна. Ерөнхийдөө дэлхийн хамгийн ухаантай хүний нэг нь боронктоод жоохон аутизм нь ил гарч ирээд одоо буцаагаад өөрийнхөө байрч эхэлж байна. Тэгээ дэлхийн хамгийн хүчтэй хүн хин бэ гэх юм бол энийг одоо бүрэн одоо ухамсарсан баха. Яагаад вэ гэх юм бол одоо Donald Trump-ыг магтсан tweet X пост-ыг гаргаж ийн жишээлбэл эндээ тэгээ Elizabeth Warren сенатор Donald you ain't seen nasty yet чи ингээд Donald минь чи ингээд заваа юм харж үзээгүй шүү те одоо нөгөө хариу барих нь одоо нөгөө Los Angeles, Texas иргэдийн бослог гэх мэт шиг болж байгаа. Тэгээд Donald Trump юу гэж нэх юм oh please Jesus бурхан минь бити нүцгэн зураг явуулаарай гэд Elon Musk эндээ те smiley face явуулж байна. За өөр нэг видеон дээр Donald Trump ер нь бол те Elon бит хоёр маш сайхан найрсаг дулаахан харилцаатай байсан. Тэгээд би Elon-д юу өсөж байгаа юм бэ гэх юм бол сайн сайхныг өсөж байгаа те тэгээд Elon миний харахад жоохон сэтгэл хөдлөж байна те зүрх явуулж байна. Donald Trump-ийн постыг retweet хийж байна. JD Vance-ийн постыг ч гэсэн ерөөхдөө Америка 2 Америкийн токен гаргаж байна. Ерөөхдөө те мөлхөөд уучлаарай гэсэн юм одоо яваад эхэлж байна. Өөр нэг подкаст нэр Theo Von-ийн подкаст нэр JD Vance гэж хэлсэн бэ гэх юм бол би үсэж байна гэх юм бол Elon жоохон ухамсараад ойлгож аваа. Тэгээ буцаагаад эргээд ирээсээ ерөнхийлөгч маань жоохон тэ frustrated байна, жоохон ууртай байгаа. Гэхдээ өөрийнхөө аягүй сайн барьсан тэ боронктой эргүүлэн боронктойгоо тэгээд юу өсөхгүй байгаа юм бэ гэх юм бол Elon Musk-тай маргалдахыг ерөөсөө өсөхгүй байна. Тэгээд I think if Elon chills out a little bit everything will be fine. Тэгээд ерөөхдөө Elon жоохон тайвшаад ирэх юм бол ерөөхдөө бүх юм дэжгүй болчихно гэд Elon Musk доор юу хэлсэн бэ гэх юм бол cool гэсэн пост явуулсан. Окей, тэгээ энэ хоёр буцаагаад сайндж эхэлж байгаа шиг байна. Өмнөх шиг одоо зузаан байх ерөөсөө хэрэггүй. Бид нар юу хийж байгаа юм бэ гэх юм бол Robotaxi-г дэмжээсээ, Elon-ы пожнуудыг дэмжээсээ, Optimus Robot-ыг дэмжээсээ, тэгээ Elon Musk ерөөхдөө эдийн засгаараа төвлөрж байгаа. Компани дээр төвлөрж байгаа Америкийн яалчгүй хэрэгтэй хүн байгаа SpaceX, Starlink гэх мэтчлэн Pojon Mars, Rocket Technology энэ угаасаа Elon-гоо явна гэж байхгүй тийм учраас энэ хоёр ерөөхдөө энэ дээрээ жоохон ивлэрээд эхэлж байгаа. Бидний хувьд бол амар сайн. Тэгээд Elon одоо сайхан улс төрөөс хол компанид илүү ойрхон байгаасаа тэгээд ер нь бол Donald Trump-ийн сайн талдаа орохын тулд одоо илүү хичээх баха. Тэгээд улс төрлөө одоо хаалга үүдэн тодорхой хэмжээндээ тодорхой хугацаанд хаагдсан болохоор одоо компаниуд дээр төвлөрөх нь ерөөхдөө маш сайн. Тэгээд ер нь хөрөнгөний зах зээлийг ойлгож байгаа. Тэгээд Tesla-гийн хувьцаа ерөөхдөө $290-280 ханшнаас буцаагаад 315 дээр одоогийн байдлаараа байгаа. Тэгээд ийм сайхан мэдээнүүд гараад ирээд тэгээд Cybercab event гараад ирчих юм бол буцаагаад хэдүүлэнгийн нэмж худалдаа авсан хөрөнгө оолт хийсэн ханшнараа буцаагаад ирэх баха. Окей.
Tesla-гийн хувьд бол энэ сайн мэдээ те. Хэдэн өдрүүд улаан байсан сандрах хэрэггүй. Одоо chill те. Окей. Нэг сонирхолтой хувьцаа Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дөнгөж сая Монголын засгийн газартай жоохон муудалцсан гэх юм уу да. Юу юм бэ гэх юм бол оюу толгойтой залгаа лиценз тийм ээ. Оюу толгойн лицензийн талбай тэгээ залгаа байгаа. Тэгээд оюу толгойг үний уурхаа угаасаа эдний лицензийн талбай бол аль хэдийн орцсон байгаа. Энэ зэсийг угаасаа эзний цагт олборлно. Хизээний цагт энэ Entry Gold-ийн хувьцаа ерөөхдөө өссөн таад ингээ харж байгаа юм бол өмнө тэ 2015, 16, 17, 20 он хүртэл ерөөхдөө энэ хогийн цэг дээр явж исэн баг 20 цент мент дээр явж исэн. Тэгээд ерөөхдөө гүний уурхаа төсөл маань ингээ урагшлаад Монголын засгийн газар жоохон төгтөртэй болоод зисмэсийн ханшин яваад гүний уурхааны цаад бишээл нь алга болчоод энэ жилдээ олборлолт нь эхлээд зис нь гарч эхлээд гэх мэт чинь тэгээ энэ компани хувьцаа ерөнхийдөө $2.80 цент л өсөд тэгээд дөнгөж саяхан засгийн газар огцроод тэгээд гүцэд захирлан жоохон таагүй мэдээлэл гаргасан дараа энэ хувьцааны ханшин буцаагаад унж байгаа. Хэдүүлээ энийг харъя. Ерөнхийдөө дахиад жоохон унах баха. Энэ дээр хурдан хилцэл хийхдэггүй одоо засгийн газар дахиад шинээр томилогдсон, шинэ сайд гарч ирнэ, шинэ ерөнхий сайд. Тэгээд тэр улс төрчнөр ерөнхийдөө ард түмний зүгээс баялгийн эзэн Монгол бла 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 бахан оноо авах ёстой. Тийм учраас энэ дээр хилцэл хөшүүрэг явагдаж байгаа. Тэгээ энэ хувьцааны ханш жоох унан тэгээ хэдүүлээ зүгээр харжээ. Тэгээд $1 20 цент $1 руу ингээ унчих юм бол те хэдүүлээ эндээ бас жоохон хувь оруулах боломжтой яагаад вэ гэх юм бол хизээний цагт бас миний оюу толгой дотор ажиллаж байгаа найз нар хүмүүс юу ч нэ гэх юм бол энэ лицензийг угаасаа авч л таарна. Тэгээ дотор зэс алт нилээх байгаа. Оюу толгойтой залгаа орд тэгээ энийг хизээний цаг Rio Tinto буюу эсвэл оюу толгой компани худалдаа авчнаа. Тийм учраас энэ ханшин жоохон унаг. Тэгээ эзний цагт хэдүүлээ ийшээ орох магадaltaй шүү. Яагаад гэх юм бол хэдүүлээ Монголын дотоод мэдээлэлтэй учраас тий энэ дээр бас илүү ашиг хийх боломжтой. Тэгээд угаасаа оюу толгой орд оюу толгой компани Rio Tinto аль хэдийн жирэмсэн болцсон. Монголын засгийн газар бас жирэмсэн болцсон. Тийм учраас энэ 9 сар биш магадгүй 18 сар хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ эзний цагт энэ төрнөө тэгдүүлээ зүгээр хараад явжээ. Хувьцааны арилжаа хөрөнгө олт мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгааз тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар алдна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Robinhood энэ cup and handle formation гарч явах үедээ ерөөхдөө тий одоо энэ жилийн 2 сар, 3 сар, 4 сар за cup and handle гарч ийн шүү. Тэгээ ямар потенциалтай юм бэ гэх юм бол энэ cup-ийн амнасаа тий яроолноос ам хүртэл ингээ өсөх магадaltaй шүү гэдэг энэ зургийг баг 3-4 сарын өмнө таад үзүүлсэн. Тэгээ яг энэ зурсан зур шиг явж байгаа айгуу сайхан. Тэгээд потенциал нь хаашаа юм бэ гэх юм бол $98 хүртэл эсвэл $95 хүртэл ч гэсэн явах боломжтой. Тийм учраас Robinhood дээр хэдүүлээ зүгээр тууштай. Тэ? Та 7 хоног болгон багцлуугаан мөнгө цэнэглээл эсвэл сартаа нэг удаа мөнгө цэнэглээл хийж байгаа юм бол хийгээл явж пропорцн авч хаяа хэдүүлээ энэ нэмж аавн хаяа жоохон ашиг аавн гэх мэт шин. Гэхдээ хэдүүлээ хизээш Robinhood-аас бүтнээр гарахгүй шүү. Өөр нэг fantastic гайхалтай техникийн зурагтай компани юу юм бэ гэх юм бол Oscar Health, Cup and Handle те ер нь бол бүр Robinhood-аас илүү төгс зураг тэгээд энэ Cup and Handle-аараа явах магадлал маш өндөртэй гүйцэтгэл айгуу дэжгүй явж байгаа. Инсайдерууд нь бүгдээрээ худалдаж авсан, санхүү хариуцсан захирал авсан, ерөнхий нэгтлэн авсан, энэ компани ерөнхийлөгч нь авсан, ерөнхийдөө дотор ажиллаж байгаа томоохон захирлууд нь бүгдээ энэ хувьцаа авсан болохоор тэгээд хэдүүлээ дөнгөж сая энэ дээрээ жоохон богино хугацааны ашиг хийсэн. Тийм ээ $13 дээр аваад пуужиндаа зараад тэгээд дахиад саяхан нэг $16 руу пуужиндаа хэдүүлээ энэ Oscar Health дээр бас богино хугацааны хөдөлгөөнөөс өөрхөн ашиг хийсэн таад бүгдэнд амжилт баяр хүргэе. Тэгээд за тэгээд хэдүүлээ зүгээр одоо дахиад хүлээх ёстой одоо багц дээр
багц дотор хувийн ч гэсэн жоохон багассан гэхдээ бас томоохон хувь эзэлж байгаа. Окей. Манай багцын бас нэг томоохон бүрэлдэхүүн юунаас гарч байгаа юм бэ гэх юм бол Hims хувьцаа бас cup and handle таад ингэ харж байгаа юм бол тийм ээ. Тэ тэгэл нэг cup and handle тэ тийм ээ. Тэгээд энэ breakout хэзээ нэг цагт болох бах. Ер нь бол Bank of America гэх мэт компаниуд энэ дээр их short хийж байгаа. Хэзээ нэг цагт энэ short хийж байгаа хүмүүс бүгд дээр алуулах зүгээр цаг хугацааны асуудал нийлтийн ханш одоохоно нэг 56 дээр байгаа. Тэгээд хэдүүлээ энэ дээр зүгээр тайван хүлээх ёстой. Ер нь бол энэ өсөлтийн тренд одоо буцаагаад өргөжлүүлэх байхаа тийм учраас зүгээр энэ дээр тайван хүлээж. Hims манай багц дотор хамгийн гоё компани нэгэн шүү. Тэгэхээр дахиад хэлье. Шинэ гишүүдэд, хуучин гишүүдэд бүгдийг нь хизээч зарахгүй өргөлж нэг 8-аас 10% өргөлж үлдээн. Гэхдээ хаяа навс унахаараа бид нэр тэг 16%, 18%, 20% рүү хүргээд тэгээд навс унсны дараа буцаагаад өснөхийн дараа хэдүүлээ бас жоохон ашиг авъя шүү. Ерөөхдөө тийм тактиктай энэ үедээ бас хийж ирсэн, энэ үедээ бас хийж ирсэн. Тэгээд ийм гайхалтай хувьцаа. Савлгаатай is okay, fine. Тэгээд хаа хүртэл унах боломжтой юм бэ гэх юм бол одоо өмнөх оргилцыг өмнөх оргилцыг уналтын цэг бүрэн retraction гэж аваад үзэх юм бол daily chart-н дээрээ бүтэн нэг Fibonacci нэг move хийчих юм бол $41 руу унаасаа би залбирч хүсэж जैन те $41 $42 руу унчих юм бол хэдүүлээ дахиад тултал нь худалдаж аавна. Гэхдээ миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ $41 $42 руу баг унахгүй баха. Тэ. За магадгүй $47 руу унах магадaltaй. Гэхдээ энэ хувьцаа баг ойрын хугацаанд энэ буцаад 41 рүү явах байхаа. Эсвэл нэг томоохон хямрал болоод ирэх юм бол гэхдээ дахиад яг адилхан энэ Fibonacci 1.6 юм уу нэг бүтэн move хийгээд тий $31 $32 руу хүрэх юм бол баг тоглоомчгүй байр маяра процент тавиад энэ компани хувьцаа баг нэмж авах хэрэгтэй байхаа гэж бодож байна. Окей тэгээд сая уналтын потенциалыг харсан одоо Yorolноос нь оргил циклөө тэгээ бүтэн retraction руу ингээд хараад үзээд потенциал хаашаа явах боломжтой юм бэ гэх юм бол ойрын хугацаанд тэгээ энэ оны эцэс хүртэл тэгээ Fibonacci бүтэн extension хийчих юм бол $93 0.6 хийчих юм бол $77 тийм учраас тэгээ энэ гоё компани хувьцаа доошоос авах юм бол бид нар нэмж аав дээшээ пууждах юм бол бид нар жоохон ашиг аав тэгээд мөнхийн энэ өсөлтийг хамт дахиад тэгээ энэ тэгээ морийг хідүүлээ уйж байгаа хизээж зарахгүй шүү. Окей. Nvidia корпорацийн хувьцааг ингээд 2022-23 оноос харах юм бол том хөдөлгөөнд тухайн үед эхэлсэн амар пуужинтсан retraction хийсэн дахиад пуужсан retraction худалдааны дайнаас болж хийсэн. Тэгээд тэрнээс хойш ерөөхдөө өсөж байгаа. Одоо би ямар мэдээлэл хүлээж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ дөнгөж сайхан Nvidia дээр хөрөнгө оруулалтынхаа хувиа нэмсэн. Хүүгийн хүлээж байгаа юм бэ гэх юм бол sovereign AI тэ Англи улс, Франц улс, Герман улс, Катар, Сауди Араб, Япон, Солонгос, Америк гэх мэт чинь ерөөхдөө үндэсний хиймэл байхын модельийг хөгжүүлэх одоо тийм тренд эхэлж байгаа. Тэгээ зүгээр Microsoft, Tesla компани, Google компани, team компаниудын төсвөөс биш тэгээ Америк улсын нэгдсэн зарлагын төсөв, Англи улсын зарлагын төсөв ингээ яриад эхлэхээр хэдүүлээ зүгээр 10-20 тэрбум ярихгүй 100 тэрбумын төсөв ярьж эхэлж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө Сингапур улс, Таиланд улс, Вьетнам улс, Хятадууд, Япончууд ер нь дата центрийн хөрөнгө оруулалт амар хийж байгаа. Тэгээд тэр дата центр ямар чипээр дүүрэх юм бэ юм бол голтоо Nvidia-гийн чипээр дүүрэн тэр мэдээллийг хүлээж ин гэх юм бол энэ хувьцаа ерөнхийдөө 200 явсан ч болно. Тийм учраас хэдүүлээ дөнгөж сая Nvidia-гийн хувийг нэмсэн байгаа. Окей, саяных бол сарын чарт байсан. Одоо 7 хоногийн чарт руу ороод үзэх юм бол те энэ channel дотор ингээд сайхан явж гин. Сая Yorolт нь хүрэхээр хэдүүлээ аваагүй л те. Хэдүүлээ эзээ авсан байх юм бол ойролцоо энэ үед авсан. Тэгээд тэрнээс хойш ерөөдөө хөрхөн өсөж байгаа. Тэгээд хизээ хэдүүлээ зарах вэ гэх юм бол магадгүй жоохон энэ channel-ийн энэ сувгийн дээцэгтээ өрөх юм бол хэдүүлээ жоохон ашиг аваад тэгэл ерөөдөө могоош ингээд тий ингээл яваалах юм бол хэдүүлээ энэ үедээ зараал энэ үедээ нэмж аваал энэ хугацаанд энэ савлгаа болж явах үедээ хэдүүлээ юу өдөртөх хэвээр юм бэ гэх юм бол өөрийнхөө сэтгэл зүгээ сайхан өдөртөх хэвээр тий
Окей. За дараагийн юу л орох юм бэ гэх юм бол нефт руу орцгой. Ер нь бол энэ сарын чарт таад харж байна. 2022 оны оргилцэг хизээ хаана байсан бэ гэх юм бол $130 Орос Украины дайн гих мэдчлэн тэгээ энэс болж ерөөхдөө нефт дэше бууж тэрнээс хойш ерөөхдөө тогтвортой доошо бууж байгаа. Ингээ харах юм бол энд нэг томоохон resistance байсан тий. Энийг дөнгөж өнгөрсөн жилийн энэ жилийн 4 сард цөмөлдсөн. Одоо буцаагаад ерөөхдөө retraction хийгээд resistance дээр ирсэн байгаа. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол дахиад одоо resistance дээрээ ерөөхдөө буцаагаад доошоо яваад энэ triangle-ийн ишээ доошоо явах хаа. Ер нь бол нефт буцаагаад $50 руу унах магадлал маш өндөртэй. За, эндээсээ гарч байгаа хөрөнгө оолт нь юу байх магадлалтай юм бэ гэх юм бол Valaris тэгээ downtrend-ийг цөмлөөд retest хийгээд одоо жоохон дэшээ явж байгаа. Pre-market $44. Яг энэ дээр юу хэлмээр байна гэвэл одоо энэ буцаагаад $30, $20, $25 руу унах юм бол хэдүүлээ орноо. Орохгүй ч байж магадгүй. Тэ энэ ингээд яваад өгчих юм бол тэгэх юм бол хэдүүлээ жоохон цэцэг царайлна. Гэхдээ яг хуу миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ дахиад буцаагаад доошоо явах хаа. Гэхдээ яг хуу энэ зүгээр хүсэл байж магадгүй. Энээс хоцорсон байж магадгүй. Гэхдээ яг хуу өөр трейдүүд зөндөө байгаа. Жишээлбэл дараагийн өөр нэг боломжтой трейд юу юм бэ гэх юм бол бас нефт олборлдог Devon Energy энийг зөндөө ярьж ирсэн. Тэгээд энэ нефтний үн ханш одоо энэ resistance дээр доошоо явчих юм бол тэгээ Devon Energy буцаага доошоо явна. Тэгээд Devon Energy хэдүүлээ бас 25, 24, $20 хөрөнгө олт хийгээд боломж олдох юм бол хийх ёстой. Хийчи. Тэг хийн. Окей. Алтыг яри. Daily chart-ыг харах юм бол нэг rising wedge байна. Энэ channel-аараа энэ uptrend дээр ингээ явж байна. Тэгээд ерөөхдөө одоо жоохон sideways consolidation 2 удаа double top маягийн юм хийчээд тэгээд одоо sideways consolidation явж байгаа. Тэгээ ингээ харах юм бол тэгээд 7 сарын үеэр энэ буландаа хүрээд тэгээд дэшээ авах байлгүй дээ гэж би бодож байна. Гэхдээ доошоо явсан ч байж магадгүй. Гэхдээ хэдүүлээ энийг харчээ. Тэгээд төхөөд ирэхээр тодорхойлох бах 7 сард хэлж байгаа шүү нэг эвгүй юм болох магадaltaй. За саяных бол өдрийн чарт байсан 7 оны чарт харах юм бол ер нь бас энэ тренд лайныг бас жоохон сунгах боломжтой. Упс таад ингэ харж байгаа юм бол те энэ тренд лайн байна. Энийг илүү зузаан болгох чинь өнгөр нь бас улаан болгох чинь ингэ харах юм бол те энэ тренд лайн ингээл дэше яваал байна. Тэгээ энэ нэг wedge руу яваад энэ болон руу шахтаад байна. Тэгээд нэг бол доошоо, нэг бол дээшээ. Миний таамаг юм бэ гэх юм бол 7 сарын үеэр нэг юу юм болох магадaltaй юм шиг харагдаж байна. Тэгээд алт маань дээшээ явах магадлал өндөртэй. За. Мөнгө харах юм бол ер нь бол энэ хоёр resistance-ийг цөмөлдсөн, тийм. Resistance-ийг цөм авсан. Retest шигээгүй ингээ үргэлжлүүлээд үсээ явж байгаа 7 оны чарт харах юм бол 2-7 хоног дараалан ерөөхдөө айгүй хөөрхөн $33-аас $36 бараг $37 хүрч байгаа. 20% өсөлт 2-7 хоногийн дотор үзүүлсэн байгаа. Тэгээд алт бол sideways хажуу тийшээ явсан. Энэс хэдүүлээ бас ашиг хийц байгаа юу юм бэ гэх юм бол curve mining руу хэдүүлээ орсон. Тэгээд ер нь энэ 7 оны чарт харах юм бол тий 1 2 3 4 5 7 хоног дараалалаараа өссөн. Тэгээ хэдүүлээ эзээ орсон байх юм бол $7 хэдэн центээр ороод яг энэ resistance-ыг ингээд цөмлж яхад нь ороод тэгээ ингээд энэ сайхан өсөд явж байгаа. 8 сарын ихээр энэ компани 2 дугаар үйлдвэрлэлийн тайлан гарна. Аимшигтай гоё тайлан гарах бах. Яагаад гэх юм бол энэ компани алт олборлдог, мөнгө олборлдог. Тэгээ энэ 3 сарын хугацаанд мөнгөний ханш амар сайхан өссөн, алтны ханш амар сайхан өссөн. Тийм учраас энэ компани ерөөдөө гоё тайлан гаргана. Окей. Хэдүүлээ Mika Metals ори энэ хурц uptrend line дээр тогтож чадаагүй буцаагаад breakdown хийсэн. Одоо 15.5 цент дээр явж байгаа. Анхны алтны олборлолт, анхны алтны processing одоо цэвэр шахуу алт гарах хугацаанд төгчээ. Одоо ойролцоо 1 юм уу 2-7 хоногийн дараа гарах бах. Тэгээд тэр үедээ энэ хувьцаа дээшээ явах баха. Тэгээ алтны ханш бас дайжгүй хажуу тийш явжлаа. Тийм учраас энэ компани хувьцаа тэгээд 18 20 цент руу явах баха. Тэгээд энэ компани тайлан гараад ирэх юм бол тий давуулан биелүүлчин таамагуудаа тэгээд дахиад өсөх потенциалтай. Тийм учраас хэдүүлээ зүгээр төвчээртэй хүлээ curve mining, Mika Metals хоёулаа
зах зээлийн хөвч одоо алт мөнгөний зах зээлийн хөвч бол аптрend дотор явж байгаа. Тэгээ энэс болж ерөнхийдөө энэ компани нефтний зардал айгүй бага. Яг гэх юм бол нефтний ханш амар унтсан байгаа учраас тэгээд борлуулж байгаа бүтээгдэхүүн алт мөнгө ер нь бол түүхэн бараг дээд төвшөндөө явж байгаа. Алтны хувьд мөнгөний хувьд бол бараг 10 жилийн хугацааны дээд хэмжээнд явж байгаа. Тийм учраас манай энэ хоёр компани тайлан маш сайн гарна, тийм учраас нэг санаа зовох хэрэггүй. Окей, энэ хэдэн төвцөөнүүдийг ярив. Тэгээ 4 сарын үеэр Pat Navs унтсан амар том gap үүссэн. Тэр gap-уудаа ингэж баг зэрэг ингэж дүүргээл явж байгаа нэг жижигхэн uptrend харагдаад эхэлж байна. За нэг жижигхэн uptrend харагдаж байгаа. Тийм ээ. Энэ юу юм бэ гэх юм бол энэ байх магадлалтай гэхдээ баттай гэж юусоо хэлэхгүй. Тэ. Тэгээд энийг ингээд дагаа явах юм бол тэгээ эзэний цаг буцаад $120-130 хүрэх магадлалтай юм байна. Дөнгөж сая дөнгөж одоо нөгөө Америк хэдтийн 8-ны хэлэлцлийн төлөөлөгч нар нь уулзж байгаа Лондон хотод тийм. Тэгээд тэн дээрээ ерөөхдөө сайн мэдээлэлүүд гарах магадлал өндөртэй. Дональд Трамп хүмүүст ямар ирэх өгсөн бэ гэх юм бол янз бүрийн худалдааны хоргийг бүр хасах, буулгах, бүрэн ирэх төлөөлөгч нартай өгсөн. Сонирхолтой JD компани, Meituan компани яг адилхан чартд явж байгаа. Ерөөхдөө энэ өнгөрсөн жилийн 9 сараас ер нь бол энэ хоёрын correlation амар өндөртэй. Тэгээд хэдүүлээ юу хэлж байгаа юм бэ гэх юм бол энэ худалдааны дайн дуусаасаа худалдааны тохиролцоо хүрээсээ тэгээд хэдтийн худалдаа экспорт Америк руу буцаагаад ирштэй гарч эхлээд тэгээ энэ хоёр компани ер нь амар хэмдэрсэн байгаа. Энэ компани хоёр ерөөдөө ашигтай ажиллаж байгаа. Тайлнууд нь илүү сайн гараад явж л байгаа. Тийм учраас энэ дээрээ нэг сүртэй одоо энэ 0 хөрөнгө гэсэн эсэл ерөөсөй байхгүй. Хэдүүлээ зүгээр төвчээртэй байх ёстой. Бас автоматикийн хөрөнгө оруулагч нар бид нар энэ Meituan, JD, Alibaba-гийн хувьцаануудыг юуны төлөө авч байгаа юм бэ гэх юм бол окей. Одоо 2030, 31, 32 оны тэр хүртэл авч байгаа шүү. Тэ? Нэг ихээр авахгүй байгаа. Баг-багаар ингэ сар болгон нэмэл байгаа. Би багцлууга сар болгон 7 хоног болгон мөнгө нэмж байгаа. Тэг яг пропорцороо 3%, 2%-аар, 4%-аар, 5%-аар энэ JD, Meituan, Alibaba-гийн хувьцаа авч байгаа. Хизээний цагт хэдийн зах зээл номер 1 болно. Хөрөнгө оруулагч нар бас хэдийн зах зээл орж иж болно. Тийм учраас би өөрөө 2030, 31, 32 ондоо өөрийнхөө баярлуулахын тулд энэ компаниудыг авч байгаа шүү. За окей, иймэрхүү байдалтай байгаа юм байна. Өнөөдөр нэг арилжаа сүртэй байхгүй. Хэдүүлээ одоо тэр Tesla-гийн robotaxi event-ийг тэгсэн ядаж хүлэе. Тэгэхээр Elon Musk тэрнээ цөм аваасаа. Цөм авахгүй бол гомдно. За баяртай. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.